За юу вэ цаана арилж ач та. Удаан уулзсангүй. За өнөөдөр нэг сэдвийн талаар ярилцахгүй бол болохгүй болчиход байна. За энэ юу вэ гэхээр за сүүлийн үед Монголд арилжааны чиглэлийн сургалт за хаабууд нь маш олноороо байгуулагдсан. За тэр дундаа зарим нэг хаб одоо сургалтыг дурдах юм бол манай сурагчид орж ирээд арилжаар орж ирээд шууд нэм хэмжээний ашиг хийж гин. За манай хабд орж ирээд шууд ингээд ашигтай арилжаач болж гин. За шууд хэмжээний мөнгө хийж гин. Ажлаасаа гарч гин. Тэ? Тэгэхээр та нар ч тэгээч. Шууд ажлаасаа гараад манай хаб руу ч юм уу манай сургалт руу орж ирээд шууд амархан аргаар арилжаа игээд мөнгө олоод баяжаач. За ийм мессеж өгсөн ийм утга агуулгыг одоо хүмүүс төрсөн ийм контент гаргасан те ийм сургалтууд их байна л да. За энэ талаараа ярилцъя. За тэгвэл эхлээд бид нар юуг одоо мэдэх ёстой вэ гэхээр үнэхээр арилжаагаар ашиг олох боломжтой юу? Энэ үнэхээр боломжтой зүйл үү? Амьдралаа авах боломжтой гой мэргэжлүү гэдэг талаар ярилцъя те. За энд бол маргаангүй тийм. Арилжаа бол мөнгө олж болдог. За үнэхээр чи сайн байгаад зөв зүйлээ сураад зөв замаараа яваад те хангалттай туршлага хөрөмтлүүлсэн стратеги чинь тогтцсон, сэтгэл зүйн чинь тогтцсон, бүх зүйл чинь болцсон бол үнэхээр энэ боломжтой. За тэгвэл түрүүний яриаг гоёгээд орё те. Тэгвэл одоо би шууд арилжаа боломжтой юм байна. Шууд тэгвэл ажлаасаа гараад арилжаач болчих л доо. Энэ гоёг баяжчихдээ юм биш та те. Хурдан амархан аргаар мөнгө олчих тийм байна. За хурдан баяжд юм байна. Тэнт хүмүүс тийм гоё машин унж ийн, тийм их хэмжээний ашиг хийж ийн. Өдөртлөхэд хэдэн 100 саяар хийж ийн те. Энэ гоё юм биш үү? Ишээ орчуултаа ажлаасаа гараад. Сарын 2 саяын цалинтай ажилд байж байгаа ишээ орчуултаа. Тэ. Яагаад болохгүй гэж. За ийм асуулт олон хүн тавьж байгаа баг. За тэгвэл эхлээд арилжааны тэ бодит түмэн статистикийг ярилцъя. За бид нар уул нь бүгд энийг мэдчихэж байгаа. Арилжаар орсон тэ 100 хүн болгоны 1-5 л ашигтай арилжаач болж чадна. Энэ хүмүүс л ашигтай арилжаач болж чадна статистикаараа. За бүр сайнаар бодъё те 1-5%. Би бол 1% гэж боддог. За статистик бол 1-5% гэж гараад байдаг те. За бүр сайнаар бодъё зөө. 10% бодчих те 5-10%. За чи арилжаа руу орох юм бол 5-10% магадaltaгаар ашигтай арилжаач болж чадна. 90%-ээс 90-95% магадaltaй чи хамаг мөнгө алдаад за сэтгэл зүгөө алдаад ингээд юм бол даун болоод дуусна гэсэн үг. За тэгэхээр чи 5-10% магадaltaй ашигтай арилжаач болох магадлал дээр бит тавиад ажлаасаа гараад буюу амьдралаа тэнцэн тавиад иш орох уу? Ингээ өөрөөс асууд үзтээ. Тэр одоо тэ сургалтыг авсан хүн болгон хавд нь орсон хүн болгон ашиг хийж байгаа гэдэг бол зүгээр л худлаа маркетинг таныг татах гэсэн. Тэр хүмүүст чиний амьдралаа алдна уу байна уу те мөнгө алдна уу те энэ ямар ч пат байхгүй. Тэр хүмүүст чиний тэр сургалтын төлөх мөнгө л хэрэгтэй. Тэнийг бодоод үзтээ. 5-10% магадaltaийн төлөө та нар амьдралаа тэнцэн тавиад арилжаар орох уу? Ажлаасаа гараад. Уус бүгд орохгүй сте те. За тэгвэл дахиад бүр лавчруулаа ярий. За чи 5-10%-д багтчлаа. Ашигтай арилжаач болчихлоо. Үнэхээр те стратеги чинь тогтцсон. За нэмээд сэтгэл зүйн чинь тогтцсон те. За бүх юм чинь болцсон. Окей чи дансыг урт хугацаанд доктортой өсгөх тавьж чаддаг юм арилжаач болчихлоо. За тэгэд ажлаасаа гараад арилжаа хийя гэж бодъё те. За тэгвэл шүү дээ. Арилжаа өөрөө яаж явдаг гэхээр магадлалын онолтоор суурилдаг. Богино хугацаанд маш муу стратеги ажиллаад ашигтай гарч болно. Богино хугацаанд маш сайн стратеги ажиллахгүй асагтай гарч болно. За энэ хоёрын зөрүү нь хаанаа гарч ирдэг вэ гэхээр сайн стратеги мөнгөний менежментээ ослоод урт хугацаанд чамайг ашигтай гаргаж хахад за муу стратеги урт хугацаанд чамайг өсөөгүй асагтай дасаж шатаагаад за иймэрхүү байдал төр нь оруулна. Тэр чинь сайн стратегтэй. Сэтгэл зүйн сайн бүрдсэн. Мөнгөний менежмент барьдаг. Журнал хөтэлдэг. За зах зээлийг маш сайн ойлгодог те зөв зөв онолууд ашигладаг гэдэг ч юм уу. Өөртөө таарсан зүйлс ашигладаг гэдэг ч юм уу те. Бүх зүйл чинь төгсөлцсон. Тэглээгээд чи богино хугацаанд ашиглаж чадахгүй. Энэ өөрөө зах зээлийн үнэн. Яг тэгвэл арилжаа гэдэг зүйл чинь магадлалын онолтоор суулж байгаа учраас урт хугацаанд жилээрээ удирлаараа үр дүн гарч ирдэг. Тэрнээс цараар 7 хоногор биш. Арилжааны бод түндэ чи бүх зүйлийг төгсөөлсөн, маш сайн стратеги хөгжүүлсэн, тэрийг хийсэн, дөрмөө дагсан байлаа гэд чи тухайн сар ашигтай гарна гэсэн үг биш. Алдагдлаач гаж болно. Тухайн удирдал чи алдагдлаач гаж болно. За арилжааны ашиг нь хаанаа гарч ирдэг вэ гэхээр жилээрээ. За доотлол нь ер нь жилээрээ л гарч ирнэ. За тэгвэл танаас асуу те. Чи
маш их хичээгээд за тодорхой хэмжээний хугацаа зарцуулаад те. За ер нь бол дундаж ярилцаж бол миний бодлоор бол доотлон 3-5 жил те. Доотлон шүү. 3-5 жилийн дараа ашигтай арилжаж болж чаддаг. За тэр хугацааны дараа ашигтай арилжаж болчоод болсон ч гэсэндээ чи тухайн сартаа, тухайн уйлалдаа асахтаа гэж болно гэж боддоо. Энээр арилжааны бодд өгнө. За чи ингэчлээ. Ажлаасаа гарцсан. Сайн арилжаж болцсон. Гэхдээ чи алхалтаа гарцсан. Түл чи зардлуутай яах вэ? За чи зээлтэй байлаа гэж зээлүүд яах юм? Амжирганы задлаа яах юм? Гэр бүлээ яах юм? Тэгэхээр ажлаасаа гараад шууд үнэхэр чи ашигтай арилжаж байсан ч гэсэндээ ажлаасаа гараад шууд арилжаар орно гэдэг хэр зөвшөөрөх юм шиг харагдаж байна эндээс. Утгагүй угаас та тий. Гэтэл ягаад тийм маркетинг хийгээд тэнд нь хүмүүс итгэж өмнөшөөд ороод байгааг бол сайн ойлгохгүй тий. Гэхдээ ер нь бол арилжааны бод түн ерөөсөө юм байна. За тэгвэл окей, арилжлаасаа гараад арилжааг нь хамгийн тэнэг шийдвэр юм байна. Тэгвэл хизээ арилжлаасаа гараад яаж арилжааг юу нь яаж хийвэл зүгээр юм бэ гэдэг талаар ярилцъя. За нэгдүгээр шат. Чи ажиллаа хийж гин. За энийг ажиллагч те. Хамгийн зөв замын талаар ярилцаж байгаа шүү. Энийг ажиллагч. За чи ажиллаа хийж гин. За тэгэд арилжаагаа хадахаар хажуугаар сурна. За трейдинг гэж те. Тивсг. За ажилч нь яваал энэ. За энэ доошоо явж байгаа хугацаа шүү за. За ингэчээ дөө. Хугацаа нь хажууд чиг явчих. За энэ хугацаа тайм. За ажиллаа хийгээл байна. Арилжаагаа сураалаа хийгээл. За энэ тодорхой хугацааны дараа дунджаар нэг 4 жилийн дараа ч юм уу те. За 4 дахь жил нь. Чи маш сайн стратеги хөгжүүлсэн, өөртөө тааруулсан. За сэтгэл зүйч маш сайн тогтцсон. Дансыг доктортой за доотлон жил өсгөө явчихсан те. Мөнгөний хэмжээд барьж нэг ч алдаа гарахгүй. За данс өсөх буурах гэдэг дээр бас нэг чухал биш. Нэг ч алдаа гарахгүй. Яг дөрмөр хэрэгжүүлээд өндөр махалтай стратеги хэрэгжүүлээд бүтэн жил явцсан. За ингээд энэ нь гарах алдааг болсон байх гэсэн үг шээ те. Ийм болцсон. За тэгээд ер нь тодорхой хэмжээнд хугацааны туршлагатай болцсон. Дансыг тэрж гайгүй хугацаанд өсгцэн. Ийм болчлоо. За энэ чи шууд арилжаанаас гарах уу? За ажилласаа гарах уу? Үгүй. За одоо яах вэ гэхээр чи хомдлоо өсгөн. За ажиллаа хийж гин цалингаараа гэр бүл аваа явж гин те. Зардлуудаа нөхж гин ингэ явж гин. За арилжаа руу бага угаар оруулаад дансаа томруулна. За одоо фандинг програмд гараад ирсэн. Гэхдээ нь бол чи хэрвээ арилжаагаар амтгах байгаа бол баг том хэмжээний лайв данстай болчоод баг ажилласаа гарсан дээр. Тэгэхээр тэр хүртлээ ажиллаа чинь арилж байгаа чинь за тэг мөнгөө цуглуулна. За тодорхой хэмжээ хугацааны өнгөрлөө. За одоо эндээс яах вэ гэхээр чи том дастай болцсон энд те. За тодорхой хэмжээний том дастай болцсон гэж төсөөлчихье. За тэгээд нэмээд энэ дэр чиний одоо бүтэн жил за болоо те. Ядаж 6 сар амьдралын чинь зарлыг даачих хэмжээний хадгаламж хажууд нь байж байгаа хэрэгтэй. Яг бол арилжаа тухайн сардаа тухайн үйлдэлдээ шасахтай гарч болдог те. Тэр үед чи амьдралын зардлыг даах хэмжээний мөнгөтэй байх хэрэгтэй байж байгаа гэсэн үг. Тэгэхээр за хадгаламжтай мөнгөтэй те. Хангалттай зардлаа даах мөнгөтэй болсон. Арилжаа чи хангалттай одоо гэдэг гайгүй данстай болсон те. За сарын ашиг нь одоо 5% байлаа гэж бодоход тухайн нэг үлрэлдэл чинь амьдралын чинь зардлыг даачих хэмжээний болцсон те. Ийм данстай болцсон. За нэмээд хадгаламжтай болцсон. За энэ үед арилжаанаас гарч болно. Эндээс хойш ажлыг шаардлага байхгүй. Хэрвээ чи хүсвэл. За эндээс хойш арилжаагаа гээд амьдралаа залхуулаад явах бүрэн боломжтой. За хэрвээ чи за ийм хадгаламжгүй арилжааны стратеги чинь бүрдээгүй одоо чи өөр арилжаач болж чадаагүй гэсэн үг. Нэмээд хадгаламжгүй. Ийм байхад шууд ажлаасаа гараад арилжаа гэх юм бол маш хэмжээний дарамт мэдрэнэ. Ягаад гэвэл чи өнөөдөр л мөнгө олохгүй бол маргааш хөгтөж үлсэх гээд байна. Амьдралын зогсчих гээд байна те. Тэр чи мөнгө олох гэдэг дарамттай гээд байна. Гэтэл зах зээл яадаг вүлээ? Бид нар өдөр болгон боломж гаргаж өгдөг шүү дээ. Сар болгон боломж гаргаж өгдөг. Бид нар боломжийг хүлээж авдаг хүмүүстэй арилжаач гэдэг хүмүүс. За чи боломж гаргаж өгсөн ч зах зээл тэрийг гүц төлөх буюу типикшн зохих албагүй. За сард нэг боломж гаргаж өгөх үеч байдаг шүү дээ. Энийг авсан ч энэ хасаатай гарч болно. Тэгэхээр чи маргааш л одоо мөнгө олохгүй байх юм бол хөгтөж үлсэхэд амьдралын зогсох гээд байгаа учраас чи дарамтанд орно. Боломж гарч ирэх ухт арилжааг хүчлэн. За тэгээ хаамаагүй орно. Хаамаагүй орж байгаа гэдэг чинь ямар ч магадлал байхгүй. Тэгэхээр энэний эцсийн үр дүнтэй юу болж сонсох вэ гэхээр ойлгомжтой. 100% чи мөнгө алдаад за нэмэд амьдралын зогсоод ингэж дуусна гэсэн үг. За тэгэхээр ойлгосон баг те.
Ажлаасаа гараад арилжаа гэдэг бол хамгийн тэнэг шийдвэр. За энэ олон процессын дараа чүү айна ажлаас гарах боломж нь нэгднэ л гэсэн үг. Тэгэхээр тэр хүмүүсийн сургалтынхан тэр мөнгө л чам тэр хүмүүс хэрэгтэй байгаа болохоос чиний тэр сайн явах муу явах амьдрал чинь зогсох өрзөл чинь нэг хэдих хөгдөж үүсэх тэр хүмүүст ямар ч хамаа байхгүй. Энийг маш сайн ойлгочих те. Тэгээд арилжаа гэдэг тийм амархан зүйл бол биш. Нэмээд 5-аас те 10% хүмүүс нь л арилжаж болж чадна. Зөв замаар яваа зөв зүйлээ сураад явсан хүмүүс нь гэсэн үг. Тэгэхээр ийм хэцүү юм руу ингэж хүмүүсийг уриалж байгаа тэр хүмүүс юу гэдэг те. Гаднаас их гоё харагдж байгаа боловч цаана бол тий үзэсгүй тийм хүмүүс л гэсэн үг. Миний хувьд бол. За тэгэхээр амьдралын ийм том шийдвэрүүд гаргаж байгаа бол жоохон бодолтой юмар юм байна. За хэд хэд хүмүүс бич орж иж байна те. Одоо ингээ амьдралаа алчлаа, ажлаа алдчихлаа, хадгаламжаа алдсан бүх юм байхгүй болсон. Одоо би яах вэ? Одоо эргээл ихнээс нь босгох штэ. Арилжаагаар л биш. Ажлаа хий. Хажуугаар нэмж ажил хий те. Ийм байдлаар амьдралаа босгоно. Тэрнээс арилжаа бол те амьдрал чинь тогтсон чинь дараа ордог зүйл болохоос биш. Тэг те. Зарлууд нь байгаад байдаг. Тэгэд арилжаагаар мөнгө болж амьдрах чагаа чи өөрөө тэргээ сурч чадаагүй байх юм бол энэ бол ямар ч удахгүй одоо тэнэглэл гэсэн үг. Тэрнийг маш сайн ойлгоорой. За ингээ өнөөдрийн бичлэг иймэрхүү сэтгэвтэй байлаа. За тэгээ асуух зүйл бол байвал комментэн доор бичээрэй. За би хариулаад явна. За тэгээд бас тэр сургалт юу гэдэг юм хаап нэгээд байгаа хүмүүс хэлчихдээ жоохон хүн чанартай байгаач. Арилжаанаас алдсан мөнгөийг чинь энэ хүмүүс төлөх албагүй шүү дээ, тэ. Яасан ч амар маркетингтэй ядчих хат. Жоохон хүн чанартай байх гэж хэлмээр. За ингээд өнөөдрийн бичлэг дуусгая.